За хүний эрхийн үндэсний комиссоос гомдол гарсан бол тэр 100% хэрэгжиж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс тэр кейс дээр ажиллагаад бол одоо бас мэргэжлийн олон юм хийд юм л. Энэ хэрэгжихгүй бол хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр хариу ирүүлээгүй байгууллага гэдэг ингээд жагсаалт дараагийн ихтгэл дээр баймааргүй. 6 байгууллага дурдсан бүгд боловсролын салбартай холбоотой. Боловсролын сайд, боловсролын ерөнхий газар, Монгол Улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль, Дорногов аймгийн засаг дарга дотор яг л нөгөө нийгмийн ажилтан уралдаан төгтөгчтэй холбоотой асуудал. Энэ дээр хэрвээ хууль зөрчиж байгаа бол хуулийн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хариуцлагын асуудал явсан уу? Энэ чинь хүний эрх зөрчигч. Тэр дундаа боловсролын салбар дээр бол дандаа хүүхдүүдийн эрх зөрчигч байгаа шүү. Хэрэгжилтэн гээд нэг албан тоот явуулахаар тэрийг авмааргүй нь тэр зөв нотлох хөрөмтийг авах ёстой. Хэрвээ хэрэгжүүлэхгүй байгууллага байх юм бол тэрийг нь орон даяар зарлах хэрэгтэй шүү дээ. Яагаад хэрэгждэггүй? Яагаад бас тэн дээр хариуцлага яригддаггүй? За, комиссийн гишүүний зөвлөмжийн хэрэгжилт 25 оны байдлаар за багцлаад харах юм бол хувийн хвшил хамгийн өндөр буюу 100% хэрэгжилттэй гарсан байна. За хамгийн муу хэрэгжилтийн засгийн газар яам агентлаг түүний салбар нэгж 60.6%-тай гарч. Засгийн газар уул нь бол гүйцэтгэх засаглал дийлэнх хэрэгжилт нь бол засгийн газар дээр явдаг. Тэгэхээр энэ засгийн газрын 60% хэрэгжилтийг бид нэр ядаж дундаж руугаа очих хэрэгтэй. Эндээс дундч нь бол эн чинь 80-аас 85% байна шүү дээ. Хувийн хвшил бол 100% хэрэгжилттэй байна. Тэр энэ шиг дараачлалын бас илтгэл нь энэ хэрэгжилт муу байгаа газар руугаа илүү гүнзгий орох ёстой бол. Засгийн газар яам агентлаг түүний салбар нэгжээр нийтдээ 28 зөвлөмжөөс хариу өгөөгүй хэрэгжих шатандаа гээд хэрэгжил нь бол 60% л юм байна. Хамгийн бага нь. Тэр энийгээ бүгдээрээ шийдэх хэрэгтэй. За 24 онтой том дүнгээрээ харьцуулаад үсгээр хэрэгжилт нь том дүнгээрээ буурсан байна шүү дээ бас. 24 онд 87 байсан чинь 25 онд 81 болоо буурчиж. Энэ бол муу үр дүн шүү дээ. Доошлж байгаа үр дүн харагдаж байна. Энийг яаж дээшлүүлэх вэ? Энэ дээр улсын хурлын зүгээс бид нар ямар шахалт үзүүлэх ёстой? Юу хийх ёстой вэ? Яг эндээс асуудлаас нь харах юм бол эн чинь дандаа хүүхдийг хэрэгжиж шүү дээ. Өнөөдөр бид нэр хүүхдийнхээ эрхийг хамгаалж чадахгүй ийм байдалтай. Тэн дээр нэг 60% хэрэгжилттэй гэдэг одоо олигтож ирэхгүй ийм байдалтай байж болохгүй байна. Би өөрөө хүний эрхийн комиссд өөрөө хандж ирсэн хүний хувьд хүний эрхийн үндэсний комисс бол үнэхээр сэтгэлтэй хүмүүс байл. Хүн асуудал үүсээд аргаа бараад л хүний эрхийн үндэсний комисс руу ханддаг юм бэл. Би ч гэсэн оюутлогын сонсголын үеэр аргаа бараад л хүний эрхийн үндэсний комисс руу хандж ирсэн. Тэр дор нь хүлээж аваад албан тоод хэдэн удаа явуулсан боловч хариуцжсэн төрийн байгууллагуудаас нэг ч хариу ирээгүй. Одоо 6 сар болж байна. Одоо ч хүртэл хариу байхгүй. Улсын хурлын гишүүн хандж байгаад хариу ирүүлэхгүй байгаа бол бусдуул нь бол мэдэхгүй. Энэ чинь ноцтой асуудал шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нэр шийдэх хэрэгтэй. Энэ дээр яг үнэхээр бид нэр анхаарлаа байнга хандуулах хэрэгтэй байхгүй юу?